Өнөөдөр энэ бэлбад юу болоод өнгөрөв? Хамтдаа арцгаая. King Tower 143-1 Let's to Cats. Ямар олон юм явуулдаг биз та. Өнөө өглөөс ирээд миний хамгийн түрүүнд харсан юм юу гэж? Oh my god, bro. Oh, hell no, man. What the fuck, man? Хаа? Бүр яг яаж? Бүр хэлэгч угаалга. Улирлын дундуур бүр яг яаж 12 тоглолт хоцсон юм бэ энэ баг? Yo билээ ихний хагас ингээд дууссан бол хоёрдугаар хагас дээр ичээд гарч чадахгүй байсан та. Тэгээ мэдээж манайд банцуун балаар нэг хичээр зодтолдох гэж үрдэл үзсэн. Энэ тоглолтын дундуур өвжи ануно би талбай дээр нэмэх 51 гэсэн үзүүлэлтэд явж исэн гээл бод. За тэгээ нэгсийнхүү байж болох хамгийн лалрын байдлаар Хоксын үлрэлийг дуусгасан. Энэ Хоксийнх нь бүгдэнд нь багаар нь барилгын баригад гэдэг цолог байсан та. Дараагийн тоглолт Денрүү эсрэг Тимбер Волвс. Энэ тоглолтод Эдвардс байхгүй, Девинчензо байхгүй, бас тэгээд Эё Досумо тоглоогүй. Тэгэхээр Денрүүийнхэн бол хүнээ хайсан биз. 3 удаагийн MVP хасагдах тоглолтын дээр Теренс Шаннон Жуниор Мөньор хаанаас гараад ирв? За NBA Jaden McDaniels гэдэг нэг шин чөтгөртэй болж байгаа юм байна да. Өнөөдөр лидерүүдийнхээ эзгүүд маш сайн тоглож Денверийнхнийг гэрт нь хариулсан учраас өнөөдрийн шидтэн цолыг олгож байна. Энэхүү Timberwolves Денверийг 4-2-оор буулгаж авснаар дараагийн шатанд Spurs-тэй тулгааруулжээ. Дараагийн тоглолт Sixers эсрэг Boston. Sixers Embiid-ийг эргэж ирснээс хойш хөпин. Өнөөдөр Maxi маш сайн тоглож багаа ожил төтөлсөн. Tatum Brown хоёр чин цувралыг дуусгах боломж зөндөө л байлаа да. Тэгээд тэрийг ашигласангүй энэ цуврал 7 дахь тоглолт гарахаар болсон. Хэрвээ та манай бичлэгүүдийг үздэг мөн дэмжлэг үзүүлэхийг хүсдэг бол энд харагдж байгаа дасны дугаарлууд өнөөшөө илгээх боломжтой.